2, 3, let's switch this up. Тэсэн бацаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээрээ удахгүй хичээл орох байгаа. Хичээлийн хэрэгслээд цуглуулах болон back to school makeup-а харуулсан бичлэг байгаа. Мөн бас бичлэгнийхаа дундуур миний Instagram дээр ирсэн асуултуудаас ганц хоёрыг хариулна. Тэгэхээр бичлэгэнд орцгоо. Cleansing water-оор нүрээ арчих гэж байна. Тэгээд сайхан шингээж агаад сайхан нортлон шингээж агаад уугаад нүрээ арчин. За ингээд нүрээ арчаад ер нь бол нүр маань цэвэрхэн болсон гэсэн үг. Энэний араас нь хэдүүлээ нарны тосоо төрхөн. Би болохоор энэ Skin Aqua-гийн энэ нарны тосыг хэрэглэдэг. Өмнө бичлэгэн дээрээ гэсэн зөндөө хэрэглэдэг гэж ярьдээсэн. Тэгээд мэдэж байгаа хөө. Зарим хүмүүс эхлээд нүрээ будчаа дараа нүдээ буддаг. Би болонгууд нүдээ будчаа дараа нүрээ буддаг. Тэгэхээр хэдүүлээ сормосоо будцгаа. Би болонгууд ийм сормосны бодог хэрэглэдэг. Би доор нь нэрийг гаргачих. Ийм дэрвэлэгчтэй сормосны бодог байгаа. Тэгэхээр эхлээд дэрвэлгээд хүмүүс нөгөө миний рилдээр урд дараалалаар бодоод байна гэдсэн. Эхлээд тэнэ тавиад дараа нь контра тавиад хамгийн сүүлд нь сормосоо буддаг гэдгсэн байсан. Тэрийг бол мэднэ. Гэтэ ингээд нөгөө нэг тэнэ тавьчаад сормосоо будахлаар би ингээд нэгэ муухай олгочдөг болохоор хамгийн ихэнд нь сормосоо буддаг. Одоо тэгэхээр нүдэн контрдээ. Ер нь бол яг миний үеийн октод дөнгөж будаж эхэлж байгаа октод бол заавал контрдох шаардлагагүй. Гэхдээ хэрэг хүсч ивэл жижигхэн контр тавьбал бас гоё болдог. Хэрэг ийм хар контр тавьж чадахгүй байвал зүгээр ингийн нөгөө нэг бор eyeshadow-аар ингээд wing юу лээ сүүл зурчдаг. Сүүл зурчиж болдог. Тэгэх юм бол бас адилхан гоё харагдана. Би бас контро яг шууд ихний оролдлогоор гоё зурч чаддаг болохоор теннисээ төрүүлээ тавьдаг. Контрныхаа сүүлийг тавьсан. Одоо тэгээд өөр бас нэг хийх юм гэх юм бол яг сормосныхаа доотлоор ингэж контра зурх юм бол илүү сормос нь өтгөн харагддаг гэх юм уу? Тэгээд ер нь бол контра ингэж тавьдаг. Хичээлдээ явах бодол дотроос ямар нэгэн тод өнгөөр тэнх юм бол дими гэж бодсон. Тийм болохоор би зүгээр л ингийн яг арсныхаа өнгөтэй ойролцоогоор бор өнгөөр тэн дээрээ гэж зөвлөж байна. Одоо эргэлж байгаа eyeshadow palette маань бол энэ байгаа. Kara Beauty-гийн ийм бор өнгөтэй нүдний тэн байгаа. Энүүгээр бүгдээрээ холиод будна. Тэгэхээр тэгж будахын тулд эхлээд хамгийн ийм цайвар арсныхаа өнгөтэй ойролцоо өнгийг сонгож авна. Тэгэхээр би энэ бор өнгийг сонгоод тэгээд зүгээр нүдээ бүхэлдэн ингээд base тавьж бодно гэсэн. Одоо тэгэнгүүт арай жоохон тод бор өнгөөр энийг сонгоод нүднийхаа яг дунд хэсэг дээрээсээ түрхэн. Будах хоорондоо Instagram дээр ирсэн зарим нэг асуултууд хариулъя гэж бодлоо. Тэгэхээр тэд нар дунд болохоор бичлэгээ яагаад ойрт хийхгүй байгаа бэ? Ер нь бичлэгний YouTube-ийн тухайн асуултууд их байсан. Тэгээд ер нь бол яагаад бичлэг хийгээгүй удсан бэ гэхээр нэг аяар тодорхой шалтгаан байхгүй зүгээр л ингээл хийхгүй өргөцөж чинь ингээл хийхгүй байгаалсэн. Тэгэл байгаа байсан. Гэтэ би одооноос ингээд бичлэгээ ойр оруулахыг хичээнэ. За одоо дараагийнх нь болохоор ийм жижигхэн багс авч агаад бор өнгөнүүдийнхаа хамгийн бараан бор өнгийн өмнөх бор өнгөтэйгээ холиод ингээд тэгээд яг нүднийхаа unknown color 2000 years later. За тэгээ бас нэг асуулт байсан нь болохоор хэдэн настай юм бэ гэд асуулт байсан. Би 8 оны 1 сарын 7-нд төрсөн. Тэгэхээр сая энэ 22 оны 1 сард 14 нас хүрсэн гэсэн үг. Одоо 15 хүрэх гэж байгаа. Ягаа. За тэгээд хамгийн сүүлд нь энэ цагаан шаргалдуу саагаар нь юу яадаг? Нүднийхаа энэ хавьд тавьдаг. За бисээ энэ нүдэ будсан. Тэгээд хөмсгөө яхахтаа будахтаа яг бичлэгээ эхлүүлэхээ мартаад байх юм ярьсан байна. Бисээ хөмсгөө энэ өнгөтэй brow gel-ээр яасан. Ингээд самансан. Тэгээд би одоо дараа нь энэ өнгөгүй хөмсгөний гэл байгаа. Энүүгээрээ үсийг босгох гэж байна. Тэгэхээр энэ нүрийн primer-ыг маш жоохон авна. Өөд арах байгаа хэсэг дээр жоохон төрхөөд. Вау. Ингээд батга ерөөсөө мэдэгдэхгүй. Сүүдэг гэрэл сүдэр авсан. Тэгээд ерөөсөө авснаасаа хойш хэрглэж үзээгүй байгаа. Тэгэхээр энэ бичлэгэн дээр хэрглэж үзье гэж бодлоо.
Тэгээд сүүлд нь болонгууд нүүрний loose powder буюу хуурай пудр байгаа. Тэгээд ийм хуурай пудрд хүрхжүүл тослогдох нь ерөөсөө байхгүй болчихно. Тэгэхээр back to school makeup маань ингээд болж байна. Саяны энд будагтаа хэрэглэсэн бүх будгийг энэ газараас авсан байгаа. Instagram дээр бас ороод байгаарай. Тэгэхээр одоо хичээлийн хэрэгслээ цуглуулцгаа. Чараа үстэй 48 минутээр тий. За 48 минут таарсан. Авчида. Механик ах уу гэж хэлсэн. Санаа шүү мах бараг хэрэггүй ах уу. 0.5 харандаа авчт юм уу? Тэгэхээр гэртээ ирчлээ. Авсан юмнуудаа танилцуулъя. Эхэнд нь би ийм пенал авсан. Би жоохондоо амар ягаан өнгөнд дургу байсан. Гэхдээ ингээд сүүлийн үед амар ягаан өнгөнд амар дуртай болсон ч гэж. Тэгээд амар олон пенал байсан ч гэсэн яг зүгээр ийм ингийн baby pink хөнгөтэй пенал амар гоё харагдажсэн болохоор ийм пенал авсан байгаа. Дараа нь олгоод мэдээж ийм балны запас авсан. Батг балны запас. Тэгээд ийм mild liner авсан. Хэрвээ миний бичлэгийг ер нь анх эхэлж байхаас нь эхлээд үздэг бол бас миний өмнөх божоо бичлэгүүдийг үзчихсэн бол би дандаа ийм тодруулагч хэрэгэлдэг. Ийм тодруулагч хэрэг байхгүй бол та нар заавал аваарай. Энэ айгүй гоё. Энийг болонгууд ихтлгүүрийн дээр эдэг бичих хэрэгээс авсан. Одоо бол энэ баг хаасаа бодулсан мэлээ. Тэгээд дараагийнх нь болонгууд ийм бал байгаа. Бас миний божоог үзчихсэн бол энүүгээр нэг бас зөндөө хэрэгэлдэг байсан. Байсан ч хэрэгэлдэг. Тэгээ энэ бас амар гоё гадаг гоё бал болохоор авсан. Энийг бас ихтлгүүрийн дээрээс авсан. Тэгээд мэдээд тууцын штрик авсан. Тэгээд дахиад ийм пинк 0.5 харандаа авсан. Тэгээд барлуур авсан. Тэгээд бүгдийн бүгдээрээ ихтер. Чаагүй бол ер нь бол ингээд болцсон. Одоо болонгууд бас өөр авсан юмнуудаа харуулъя. Түрүүний бичлэгэн дээр хэлжсэн шиг энэ гэрэл сүдрийг авсан. Саяны ихэнд хамгийн анх удаага түрхэж хэрглэж үзсэн. Надад бол амар таалагдсан. Ийм тэн авсан байгаа. Амар олон мөнгөний сонголттой заяа. Хэрвээ чи одоо ямар нэгэн тод өнгөөр бодмаар байвал тод өнгө нь бүх ингээд сонголтоор байгаа. Улаан, олбор, шар, чернэлийн хаан байгаа. Харин бүдгээр бодмоор байвал тод бор, бүдэг бор гэд хоёр борын сонголттой байгаа. Энэ надад амар таалагдсан. Тэгээд дараагийн хамгийн гоё юм дотор ийм стикер дагалддаг. За хамгийн сүүлд нь болонгууд тэтгэлийн цүнхээ авсан байгаа. Тэгээ би өмнө дандаа зүгээр даун хаарцсан хүрдгсэн баггүй. Тэгээд яг сүүлийн үед ийм сахин цүнхнүүд амар гоё харагдаад. Тэгээ жижигэн болохоор өөрөд амар хөнгөн. Тэгээд гоё харагддаг болохоор ийм сахин цүнх авсан байгаа. Дахиад нэг юм байгаа маань тэр нь болонгууд та нар яг миний энэ бичлэгийг үзсэн бол Ariana Grande-гийн фэн. Тэгээд ингээд Ariana Grande-гийн өнөртөө бас ахыг амар хүсийг мэдэх байх. Тэгээд энэ шинэ жилийн бичлэгэн дээрээ бэлгэнд cloud гэдэг ус авсан. Тэгээд тэр амар гоё өнөртөө байсан. Тэгээд би дараа нь TikTok-оор судалж агаад өөр бас ямар өнөртөө болсон гоё юм болоо гэж бодоод REM гэд ус нь амар гоё гэжсэн. Тэгээд ингээд амар олон бичлэг үзээд хүсцсний эцэс жижиг уснаас нь авсан маа. Яа. Тэгээ бичлэг маань энэ үрээд дуусж байна. Дараа нь ямар бичлэг үзмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд мэдээж subscribe хийгээд лайк дараад энэ хоёрын аль нэгэнд нь гарч байгаа миний Instagram дээр миний За би хэлж чадахгүй юм байна. Миний Instagram-ыг дагаарай. Баярлалаа. Bye 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 bye.